танилцуулган дээр яг техникийн үзүүлэлтүүд нэлээд яригадаад байна. Техник бол хамаагүй энэ чинь 350 сая доллар гэж тооцох юм бол одоо 1.2 их найдын төсөвтэй Таранбай бол гоё юм орж ирэх байлгүй. Нэг шугам штэ. За тэгэхээр эн чинь нэг компани нөр хувийн компани байх юм уу, улсын компани байх юм уу? За нэг хоёрдугаарт бид одоо энэ Таранбай баригдаад дуустал хугацаанд хотын төсвөөс нэг мөнгө ерөөс огт гарахгүй юм байна гэж ойлгож байна. Тэгээд зарлагдаад явчих юм байна. За тэгээд 20 жилээр зээл аваад үзэхээр жилийн одоо өөрөөрөө төлн ашигтай загвар гэдэг юм. Тэгээд 3,000 төгрөгөөр бодоод ингээд тооцохоор за яг эхлээд жил болгон 61 тэрбум төгрөг төлөх нь бид нар. За энд Таранбайд өдрийн 500 ч юм уу ингээд хүн суун гэж бодох. За юу хүн сууя? 500 хүн сууна гэд бодоод тооцоо гаргахаар зэрэг жилийн нэг 540 сая төгрөгийн орлого олох юм байна. Хэрвээ 1000 хүн суун гэх юм бол эн чинь тэрбум төгрөгийн орлого олох юм уу одоо хашаа нэг иймэрхүү юм болох гэдэг. Тэгээд 61 тэрбум л одоо ямар тооцоогоор төхүүлээд байна. Энийг би нэг эдийн засгийн тооцооллоо нэг жоохон юутай логик дараалтай нэг даваадлаа дарга нь хилээтгэж за ингийн тэдэн үн гарна эндээс тэдэн төгрөг арангууд нь тэрийг илүү өгөх ингээд энийг нэг богинохоо хугацаанд нэг логик дараалтай нэг тайлбарлаад өгөөч. Би бас нэг юм төсөл хийгээд байгаа учраас ашигтай гаргаж чадахгүй байгаа байхгүй. Манай дээр байгаа. Тэгээ энийг би тэр талаас нь жоохон хараад эдийн засаг талаас 1.2 их найд штэ нэг юм нэг шугам штэ. Ахаа 2 дахь шугам ороход дахиад 1.2 их найд буюу 2 дахь шугам нь илүү үнэтэй байсан. 1.5 их найд юм байна. Ингээд нийтдээ 2.7 их найдын төсөл штэ энэ Таранбай. Нэг л шугам. 2 шугам тий. За асуултанд хариулъя. Хин хариулах уу? За нэгдсэн төслийн удирдлагын газраас. За өөрийгөө танилцуулаад. За сайн байцгаана уу? Намайг Нинжин гэдэг би эдийн засгийн шинжилгээг хийсэн хөрөнгө оруулалтын зардал дээр үндэслэн тэгээд эрхэм хурлын дарга болон эрхэм төлөөлөгч нартын өдрийн мэндийг хүргэе. За нэг нэмэлт мэдээлэл хэлчихье. За эргэн төлөгдөх хугацаа бол 28 жил байгаа. Санхүүгийн хувьд. Эдийн засгийн хувьд бол 6 жил байгаа. Учир нь эдийн засгийн шинжилгээг бид нар тооцохдоо 4 үндсэн хэсгийг тооцсон. За бидний одоо мэдлэгчлэн метротод маш төстэй. За энэ бол маш өвөрмөц төсөл. Тийм учраас тээврийн хэрэгслийн зардлын хэмнэлт, зорчлтын цаг хугацааны хэмнэлт. За замын осол одоо тий осол гэмтэл бууралтын хэмнэлт. Тэгээд агаарын бохирдлын хэмнэлт гэсэн ийм 4 үндсэн үзүүлэлтүүдийг тооцоод 140 сая ам долларын ашигтай одоо эдийн засгийн үр өгөөж бол гарсан. Санхүүгийн хувьд бол эргэн төлөгдөх хугацаа 28 жил. Тэгтээ энэ дээр 3 хувилбараар тооцсон. За эхний хувилбар нь бол exim loan тий. Хоёр дахь нь болохоор soft loan, гурав дахь нь засгийн газрын одоо санхүүжилттайгаар ийм тооцоо гарсан. За сая ингээд нөгөө зорчлтын тоог ингээд яагаад байна л да. Зорчигчдын тоо гэдэг бол өөрөө нөгөө санхүүгийн орлого үүсгэхэд хамгийн чухал одоо үзүүлэлт. За энийг яаж тооцсон бэ гэхээр яг тухайн одоо трамын коридорт байгаа нийт хүн амын тооцоог одоо визиум программыг ашиглаад дээрэс нь эдгээрээс хичнээн нь одоо жишээлбэл энэ LRT-г одоо ашиглах юм бэ гэд одоо түүнээсээ одоо бууруулах замаар тооцсон. За эдгээр тооцооллыг төсөл хэрэгцсэн болон төсөл хэрэгжээгүй үеийн одоо зөрүүгээр одоо тооцож ийм гаргасан байгаа. Захаар одоо эдийн санхүүгийн хувьд болохоор үр ашигын хувьд 28 жил урт юм шиг сонсогдож байгаа боловч эдийн засгийн хувьд маш өндөр өгөөжтэй. Байгаль орчны одоо дөрвөн одоо агаарын бохирдлыг одоо бохирдуулагч үзүүлэлт дээр нийт жилдээ 100 мянган тонн орчим одоо агаарын бохирдлын юг бууруулж байгаа. Дээрээс нь зорчих зардлыг одоо маш их бага хэмжээгээр багасгаж байгаа. Дээрээс нь тээврийн хэрэгслийн зардлыг бид нар тооцсон. Шатгууны зардал, дугууны зардал, одоо илэгдлийн зардлуудыг тооцсон. Ингэснээрээ нийгэмд одоо жишээлбэл ялангуяа нийслэлд маш их өндөр өгөөжтэй байгаа. Дээрээс нь тухайн одоо LRT руу шилжиж байгаа зорчигчдын тооноос улбаалаад үлдсэн замаар коридороор явж байгаа зорчигчдын цаг хугацааны хэмнэлт бас дахиад үүсэж байгаа. Тэгэхээр энэ мэтчлэн нөгөө бид нар зөвхөн нөгөө санхүүгийн үр ашиг, бизнесийн үр ашигыг бид нар тооцоолох биш. Нийгмийн үр ашиг гэдэг бол маш чухал. Ялангуяа нийслэлийн энэ асуудал дээр хүмүүсүүдийн цаг хугацааг хэмнэж байна. Одоо тий төгжрлийг бууруулж байна гэдэг өнцгөөсөө бол 6 жилийн хугацаанд иргэн нөлөөгдөн. Нийт хугацаагаараа засгийн газраас хэрвээ татаас авсан тохиолдолд 28 жилийн дараа төлбөр төлөгдөх ийм одоо шинжилгээ гарсан. Баярлалаа. Тодруулчихсан уу?
За сандаг сүрэн төлөөлөгч тодруулчихсан. Үгүй одоо дам нөлөөг бол яриаггүй шүү дээ. Нийгэмд үзүүлэх эдийн засаг гэхээр чинь нэг мөнгө яригдэн шүү дээ. Тэгээ хэдэн төгрөгийн орлого олох юм, хэдийн зээлэндээ өгөөд хэдэн ашиг болох юм бэ гэдэг маш энгийн асуултыг л одоо яаж хариулаад өгөөч. Маш ойлгомжтой шүү дээ. Хэдэн төгрөгийн зардал юу үйлчлэхээс олох юм. Тэгэхээр нэг юм баг. Энэ хэрвээ төсөл амжилтгүй болоод хасах баланстай болчвол энэ компани өөрөө хариуцлага хүлээгээд явах юм уу? Бид мөнгөний төлөх юм уу? Тэгээд хэдэн төгрөг төлөө хэдийн орлоготой хэдэн зардалтай яваад хэдэн ирэх юм гэд энийг л хэлчмээр байна. Тэгээд тэр агаар орчны бохирдол зохирдол бол агаар орчин бохирдуулахгүй зөндөө олон техник хэрэгсэл байгаа шүү дээ. Бохирдуулахгүй бай гэвэл тэр болгоныг одоо богоонтой харьцуулаад тооцоод байгаа юм уу тэрийг? Богоон байсан бол тэдээр бохирдох байж тэр нь тэдэн төгрөг гээд байгаа юм уу? Тэг энэ тооцоолтыг нэг л байхгүй шүү. За ойлгох. За сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд нинжээ хариулъя. За тийм. За мөнгөн урсгалын талаар асуулт асууж байгаа шиг байна. За 2025 оноос 27 онуудад төслийн анхны хөрөнгө оруулалт 348, 116 сая ам доллар. За 28-аас 57 он хүртэл 30 жилээр тооцоолж үзэхэд нийт борлуулалтын орлого 902, 131 сая ам доллар. За 28-аас 57 он хүртэл 30 жилээр тооцоолж үзэхэд үйл ажиллагааны зардал 413 сая 137 сая ам доллар. За улсын төсвөөс одоо авсан санхүүжилтийг жил бүр одоо эрэг мөнгөн урсгалаар төлнө гэж үзвэл 2052 онд бүрэн төлж барагдуулах төсөөлөлтөй байгаа. За 2028-аас 57 он хүртэл үйл ажиллагааны зардал нөхөх зорилгоос төсвөөс одоо татаас олох шаардлагагүй юм үзүүлэлтүүд байгаа. Борлуулалтын нийт орлого нь бол 902 сая ам доллар байгаа. Яг нийтээр нь хэлдэг нэ. 30 жилийн хугацаанд 28-аас 57 оны хооронд. За хин тодруулж хариулах юм. Хин тодруулж хариулах юм. Төслийн нэгжээс ануужин төлөөлөгч даваа далаа. Төсвийн тооцоол хийсэн. За өөрийгөө танилцуулаад сандаг сүрэн төлөөлөгчийн асуултанд үлдсэн минутанда хариулт өгье. За сайн байцгаана уу? Төлөөлөгч өдрийн энэ өдрийн амгалан гэрээ. За төслийн ахлах инженер Содбаатар байна. За санхүүгийн тооцооллоор үйл ажиллагааны орлого зарлагын харьцуултыг та бүхэнд танилцуулъя. За жилийн орлого, за энэ орлогыг бүрдүүлж байгаа гол орлого бол одоо тасалбарын орлого байгаа. За энэ нь бол одоо өдөртөө бол 121 мянган одоо зорчилт явагдана гэж тооцоолж байна. Оргил цагийн ачаал болохоор 1-р шугам дээр 6500, 2-р шугам дээр 7000 байгаа. За үүнтэй холбогдуулаад өдрийн нийт зорчилтыг тодорхойлсон. За үүн дээрээ тулгуурлаад жирлийн нийт орлого бол 68.5 тэрбум. За зардал бол эсрэгээрээ 24.5 тэрбумын одоо зардал гарна. За үүнд ямар зардлууд багтсан бэ гэхээр цалингийн зардал, хангамжийн зардал, за ашиглалт үйлчилгээний зардал, элэгдлийн зардал гэсэн зардлууд тооцогдсон байна. За орлого дээр мөн тасалбарын орлогоос гадна зар сурталчилгаа, бусад орлогоудаас бүрдсэн ийм орлогын тооцооллууд гарсан байгаа. За тэгээ эдгээр тооцооллууд дээр үндэслээд бол 28 жилийн дотор бол одоо санхүүгийн хувьд бол өртгөө нөхнөө гэсэн ийм тооцоолол гарсан. За асуулт асууж дууслаа. За нэмэлтээр сандаг сүрэн төлөөлөгчид яг албан бичгээр бас төслийн нэгжээс мэдээлэл явуулаар маш тодорхой шүү дээ. Орлого нь хэдийн, зардал нь хэдийн, татврын өмнөх ашиг нь хэдийн, татвар нь хэдийн, татврын дараах ашиг нь хэдийн бэ. Тэгээд тэрнтэй холбоотой тэрийгэ жилээр нь хуваагаад хуваарлаа тавина. Тэгээ 20 жилийн хугацаанд энэ зээлийн эргэн төлөлтөөр явах гэж байгаа хувилбар одоо аль нэгэн хувилбараар явах гэж байгаа бол тэр хувилбар дээрээ яаж эдийн засгийн тооцооллоо хийсэн бэ гэж. За хоёрт мөнгөн урсгалын талаа бас давхар явуулахгүй бол яг зардлын талаасаа явах юм бол бас ингээд толгой эргүүлж одоо үлдэнэ. Тийм учраас мөнгөн урсгал талдаа бас та хэд мэн төлөвлөж байгаа төлөвлөгөөгөө хувилбар болгоноор нь ингээд албан бичгээр танилцуулаад яваарай.